За юу цаана манайхан уран талын зуны үйлрэл ирж байгаатай холбоотойгоор та хэдэн нэгэн домог цувралыг ярьж өгөх бэлтгэлээ. Энэ бол галтгоо цуврал юм. Орчин цагийн Орсын кино урлагт нийгмийн жанрын цуврал киноны төрөл том байр суурь эзэлдэг киног Монголын үзэгчдүүнд нэлээдгүй алдартай байлээ. Москва хотын шилдэг Франц хоолны ресторан дөрөв хэлбэг баянтай элгийн явдлуудаар дүүрэн үг цувралыг нэг л эхлүүлсэн бол дуусахгүй байна гэж үгүй ээ. Тийм болохоор өнөөдөр бичлэгээрээ та бүхэндээ галтгоо цувралын эхний бүлгийн 1-р хэсгийг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Одоо бүгдээрээ кинонда орцгоё. Өнөөдрийн дугаартай маань Экобайк хамтран ажиллаж байна. Их хотын цаг зав өрсөн төвчрлээс залхаж байна уу? Автобусанд сууж эсвэл хувийн унаагаараа явахдаа хүртэл дандаа хоцорч төлөвлөсөн ажилтнанд бүтлгүүтэд байгаа юм шүү дээ. Тэгвэл танд Экобайк цахилгаан дугуйг санал болгож байна. Экобайк цахилгаан дугуйнд хүртээмжээ сайжруулахаар 2000 дугуй шинээр нэмж оруулж ирсэн байна. Экобайк 1 минутанд ердөө 250 төгрөг өгөөд нөөтийн нь орсон байгаа. Галдгоо цуврал маань эхлэхэд нэгэн залуугийн сэрүүн зүйдлж үйл явдал гарч ирлээ. Тэр нөхөр сэрүүн зүйдлэгтээ өөрийгөө Москвагийн хамгийн шилдэг тоогч болсон байна гэд алж өгөх бөгөөд тэрнийг хажуугаар хөөрхөн охтуудтай танилцсан ч гэнэ тийм буруугаар юм яриастай. За энэ зүйдлээд байгаа нөхрийг Максим Лавров гинэ. Ворнеч хотын уугуул тэрээр насан багасаа гал тогоонд л хамаг амьдралаа зориулж тогоожуулах мөрөөдөлтэй явжээ хөрхий. Тинхүү Макс ч уг нь мөрөөдлөө биелүүлэхээр алтан Москвад ирсэн бөгөөд манайун жирэнгүүтээ хамгийн түрүүнд баар сав ороод элдв хоолны шоу муу үзэж явж байлаа. За тэгж баар саваар шагааж явахдаа нэгэн бүсгүйг холоос харангуудаа шууд онилоод авлаа шүү. Мудурагч чинь. Тинхүү Макс нөгөө бүсгүйтэйгээ амлаж авангуудаа шууд ширлэж очиод хамгийн эмзэг ариун нандин хэсэг дээр нь чанхан лүндэн болгоод авлаа. Тэгж лүндэн авахулсандаа өнөө өсгөө бөөн шок болоод эргээд харахад Макс шууд хажууд нь зүг зүгээр гимгүү зогсож байсан халдсан залууг заангуудаа. Өөш нөхөр чи эмэгтэй хүнтэй аятайхан харьцаж энтергээд мэдэн бодлоо. Ингэж зүгээрээсэн хүнийг хэрэг тохож үдсэн болохоор түүнийхээ хариуд Макс нэг сайхан ухамсарын шанаа авав. За тэгээд зодон зохион болохоор нь салаад явчих юм болов уу гэж боттол нөгөө бүсгүй чинь Максаас салсангүй. Харин энэ хоёр заваарсан юм чи үргэлжлүүлээд барилдаан хийж гарав. Яасан ч бүтэхгүй хоёрвдээ. Гэхдээ тэгээд явхдаа үзэг сэрэгдэж үүлэн борооны явдал дуусан өглөө нь Макс нөгөө амлж авсан бүсгүүдээр мордоод авсан болохоор бүр юу ч болоогүй юм шиг хаяад гарав. Манай Макс угаасаа л ийм хогийн гар байгаа юм л да. Ерөнхийдөө би чам таартай киноны Баярагийн арай хардкор дүрн гэсэн үг. Ямар ч тач уг цуврал маань энэхүү үйл явдлын дараагаар эхэллээ. Ахин үзэгд солигдоход Макс маань урд оройнхоо сэрүүн зүүднээс бараг гараагүй явж байваа. Манай үнийг нэлээд хэдэн жилийн өмнө цэргийн албанд тоогооч байхад нь Оросын алдарч жүжигчин Дмитрий Нагиев гээд нөхөр ингэж хэлсэн юм байгаа. Жаала чич авьяастай юм аа. Ахын дайрж ажиллавал ажиллаарай гэд нэрийн ууц муцаа өгсөн юм байл та. Одоо түүнийхэн дагуу Макс ч Димагийн Клод Мониа гэх нэртэй Москва хотод чамгүй алдартай Франц хоолны ресторанд давхин ирж байгаа нь энэ байлаа. Гэхдээ одоо юун ч том юм боддгийг шаар бай. За энэхүү Клод Монид данхуудаа орж ирсэн дараа Максын хамаг шүлсэн савраад жинхэнэ соёлын шоконд орвоо. Сүүлдээ шоконд цагаан солио болоод сэрүүн зүүд нь нойтон зүүдлээд урдаас нь ирээд меню авах уу гэж асуусан ресепшн хүүхнийг намайг авах уу гэж сонсоод ч байх шиг. Яасан ч ханд заддаггүй шаарвэ дээ. За ингэж Клод Монигийн гоё ханганд алмаарсан Макс дотроо ингэж бодож байгаа. Энтхийн ахлах тоогооч гэж ямар мундаг хүн байдаг болоо гэд дотроо бодов. Тинхүү үзэг солигдоход бид хөрөгчин дотроо хөвтөж байгаа нэгэн махлагдуу ахуйг олж харав. Удалгүй араас нь рестораны бармен Кости орж ирээд "Ахлахаа эзэн таныг дуудаад байна" гэж хэллээ. Тэгтэл ахуйч "Юу? Бид чинь боолын нийгэмд амьдарч байгаа юу? Тэр чинь нэргүй юм уу аа? Муу өөдгөө боол энтергээд босоод яв. Бурхан сайхус минь гэж. За тэгж бид энэ муухай ааштай ахуйг энэ галтгооны 1-р хүн буюу хамаг тоогооч, угаагч, бэлтгэгч нарыг дарангуулагч Франц хоолны өтгөн сахал тонгорхон Виктор Петрович буюу ахлах тоогооч болохыг олж мэдэв. Яасан ч сүрттэй цолгон шимтэй. Тинхүү Виктор Петрович өмнө нь оройн төрсөн охиноосоо илүү хайртай хөл бөмбөгийн Спартак баг нь хожигдож бооцоонд нь тавьсан 100 мянган алдсан шалтгаанаар сархад зооглоод өнөө өглөө жинхэнэ үхэл өмнөртүүлээд босож ирв. Босж ирэнгүүтээ хавийн хүн амтныг загнаж зандраад архиныхаа өвчнөд галтгоо баг эргүүлээд таялаа. Тэгж өвсөөр Лю гэдэг нэртэй Франц нарийн бовны тоогооч төр очингуудаа билууга чимгэлж байсан 100 грамыг энэ хогоо битээ эргэл гэснэ өөрийнхөө хэлгэндээ шингээчлээ шүү. Ах уу уухыг бол үзүүлчихэж байна л да. За тийхүү 100 татаж дотор нонгоосон болохоор Виктор Петрович сэмп хийгээл сэргээдэл жинхэнэ ажилдаа орж өөрийн эзэн Дмитрий Нагиев буюу Дима дээр явсан очив. Тэр үед нь ч Дима Вити ахынхаа шиг мэддэг болохоор нэг хараад л авахуг шаардсан явж байгааг нь гадарлаад авлаа шүү. Ийхүү Вити ахтай хажууганд нь шинэ ресторан нээгдэж байгаа асуудлыг ярилцсны дараа уцаар ярих гэж явж байтал урдаас нь Макс гэж салгасан юм гарч ирээд нэр үцгийг нөгөөд ингэж хэлвэ. Та намайг танихгүй байга л да. Гэхдээ хэдэн жилийн өмнө та надтай уулзахдаа намайг өөрийнхөө ресторанда урьсан юм аа гэл амар найдлага тавьд хэллээ. Тэгтэн ч тэр үед нь Дима "Өө тийм үү" гэж хэлээд нөгөө нэрийн утсан дээр нь гар үсгээ зураад "Манай ресторанд ирсэнд баярлалаа" гэж хэлээд гар явчихв. Ингэж ч Макс сэрүүн зүуднээсээ сэрлээд дэч аваас. Энэ үед нь рестораны ресепшн ирээд Максаас "За яасан болчих уу" гэд асуухад нь Макс өдөөс нь "Өө болчихлоо. Намайг бүр ажил авчихлаа" гэд худлаа наага хийчнаа. Ер нь бол Макс хил ам нь хөгжсөн хөгшин байна л та. Бараг 70 худалч цаашаа зална да. Ийхүү гүрээсэн бол гүрээснээрээ дуусна энэ гиснэ. Зөө ахлах тоогоочд нь таалагдахад болно дөө гэж бодоод галтгоонд нь орж ирвэ.
За тийхүү өгсөн ч хамаагүйгээд амар жидэмгээ орж ирсэн Максыг мань Федя гээд нэг тогооч нөхөр ухтан авлаа шүү. Макс Федягаас асууж байгаа. Би ахлах тогоочтой ярилцсанд орох гэсэн юм аа. Хэмээн асуухт нь Федя шууд хажууханд байсан махлагд юу Сяня гээд найз руугаа зааснаа. Өө, энэ манай ахлах гэж хэллээ. Энэ хоёр угаасаа ингэж хүн амтнаар тоглож явуулдагаараа зартай хоёр л доо. Макс жаахтай Сяняд итгээд дагаж явсаар ахлахын өрөөнд нь орж ирэхэд нөгөөх нь Макст коньяк энтер аярлж өгсөн үү. Ахлахынхаа навчин тамхинтрийг татаад бүр алж өглөө. Одоо бол батаараа л алууж таархан дээ. За тэгж амар тухлаа сууж байхад нь Виктор Петрович өрөөнд орж ирдэг ба юу гээл өөрийнх нь судал дээр суугаад архийг нь угаал тамхиг нь татаж явж байгаа хүнийг зүгээр өнгөрөхөвдөө шууд л орж чарлаад л бөө юм болж гарва. Энэ үед ч Макс хин бэ та би ахлагтай ярилцаханд орох гэж ирсэн юм гэл амар том дугаараа давтал удалгүй Виктор Петровичийн ингэр дээр байсан ахлах тоогч гэсэн тэмдгийг нь хараад золтой л цус авчихсангүй хөрхий. За үүний араас ч Макс ахлагт нь алуулангаа алдаад өрнөс гүйж гарахтаа өнгөрсөн шүнд барилдаан хийсэн нөгөө бүсгүтгээ таарлаа шүү. Түүнийг Викя гэдэг ажээ. Ингээд өглөө нь хайж гарсандаа бантсан Макс ч Вика тудлаа хэлээд өө чи энд ажилтдаг юм уу? Би харин энд ажилд ордог юм билүү гэж бодоод яадаг ч юм билээ дээ. Энтергээ тудлаа мэдэн бодлоо. Максыг харсан Викач бөөн уур болдог бөгөө шууд ахлах дээр явж оронгуудаа та энэ нэг балан ямиг яасан ч ажил авахгүй шүү гэд баг ойрлох шахуу хэлж гарваа. Энэ үед нь ахлахын унган хилжиг зүрүү зан хөдөлдөг бөгөөд би чиний үгээр хэнийг авах авахгүйгоо шийдэх болж гинөө. Энтэр гэснэ Макс шууд Викагаас илүү гарах гэд ажил авчвал яах вэ? Муухай өндөр эготой наасан. Тинхүү азарч ихүү эзэрч ихүү ажилд орсон Макс хувцас сольж гарч ирэнгүүтээ ахлахын өрөөнд орж ирээд за би хизэн соол иж эхлэв өнтергээд авлаа да. Тэгтэл түүнийг сонссон ахлахын баг инээд нь хөрөнгүүтээ дагуулж гараад за тахир дутуунуудаа манай галт тоогонд анхудаа хоол хийж чаддаг хүн ирлээ. Би энэ хүний бүр 5 жил хүлээлээ. Асуудал гарвал танд хандаж бай гэж мэгээ сүгдэж гарлаа. Ийхүү үүний дараагаар ахлах Максыг галт тоогоны хамгийн хүндтэй ажил болох банан дээрээс стикер хуулах ажилд томлов. Гэвч Макс маань бас удмын зөрүүд зантай юм болохоор ахлах дээр очиж ингэж хэлж байгаа юм. Ахлахаа ингээд энэ гадлын наалтыг салгаж яадаг юм бэ? Яг тэр үед нь ахлах хариу болгож орчлын ертөнцийн тэнцвэрийг хангах гэж байгаамаа. Африкт бас нэг гуйны шулаа чам шиг ингээл стикер наагаа сууж байгаа шүү дээ. Гэж хаалаа таяв. Энэ үед ч Макс бууж өглгүйгээр ахлахаа тэгвэл би өөрийнхөө гарын хоолыг хийж өгвөл ямар вэ? Энтэр ихтэн Виктор Петрович Максыг явуулж гарын хоолыг нь хийлгүүлэхээр боллоо. Тинхүү Макс чамг чин сэтгэлээсээ гарын хоолыг хийгээд ахлах дээр авьяаштал ахлах нь шууд хоолыг нь Эленора Андреева гээд галт тоогоны тэжээвэр золбинд нохоод өгчүүл яах вэ? Яалтчгүй хошин шогийн мэдрэмжинд дэнтсэн байгаа тээ. Ийхүү нэгмүү бэлтгэгчээс дээшлэхгүй гэдгийг нь ойлгосон Макс ч одоо яах вэ гэдээ үжил хажуу талаас нь улаан үстэй үйлчлэгч Насти орж ирээд хэлж байгаа. Ахлахтай бооцоо тавиа. Тэр бооцоо тавих дуртай. Энтэргээд Максыг аварлаа шүү. Түүний хэлснээр Макс ахлахтайгаа хэн сайн хоол хийх үү гэдэг дээр бооцоо тавин уралдахаар боллоо. Харин ялагдвал Макс шав шалдан ресторанаас гарч явахаар болов. Ингээд ахлах Макс хоёрын дунд гал гарсан тулаан гэлэхэд хоёр талч хоолоо янзын дуусгалаа. Энэ хооронд тэдний рестораны хажууд шинээр нэгдэж байгаа рестораны ахлах тоогооч Елена ба түүний эзэн хоёр орж ирлээ. Димач одоо өрсөлдөгчөө өгтөж авсныхаа хариуд дайлахаар болдог ба энэ үед нь шинэ рестораны эзэнч Димагаас халуун ногоо бити хийж өгөөрэй хэмээн тусгайлан хүсжээ. Энэ үед нь гал тоогонд ахлах өөрийн давуу эрхээ ашиглаад Максаар өстөө нэг шал арчиж өглөө. Тэнхүү Макс ашгүй хоолоо хийгээд дуусч байтал Настя гэж нэг морж ирээд Максыг муухай сомлонгууд нь Макс гэж тэнэг юм чин аваачаад өөрийнхөө хоолыг нөгөө өрсөлдөгч нь өгнө гэж тэнэгтвэ. Тэгтэл яг түүний дараа Вика орж ирээд Максыг хорлохоор хоолн дээр нь баахан перцэгэд гарчваа. Бүтггүй нэрээ. За ингээд удалгүй өрсөлдөгч газар эзэн ч хордож ухаан алдаж унаад ахлагч Максыг яг алах гээд нүж байтал Дима ахларгуугаа залгаад өрсөлдөгч газрын эзэн хордож бидний өгдөж байсан урвалыг мдээгүй байсан бол чадрах байсан тухай дурдлаа. Муухай азтай наасан. Түүний дараагаар ахлагч Максыг гал тоогондоо үлдээдэг бөгөөд сарын дараа ихэд өөрөө зүхтэн гэдэгт мөрөөдсөн тухайгаа хэлв. Энэхүү ихний анги төгсөв. Хоёрдугаар анги эхлэхэд ажлын цагт болцоод хахад Макс амар амар тайван дотроо юм бодож модцсон явж байлаа. Тинхүү ажил дээр хоцож ирээд аятайхан нуугдад орох гэж байтал мэдээж гэмт хүн гэлбэлцлийн зарчмаар салгалаад юм унгаж хаяад баригдчихв. Үүнийг харсан ахлан шууд заазуура барьж авангуудаа Максыг өвчих гээд очиж байгаа юм болов гэсэн чинь амар сайхан зантай. Гойны шулаа. Би чам тайртай шүү. Тэр би хоцно гэж хэлээ үсттэй энтергээд тавьсан мөрийгөө ярьж гарлаа. Үүний араас ч ахлах Макс дэлж байгаа. За тэгэхээр өнөөдөр чамд ногоо бэлтэх гэдэг маш том ажил алдгая. Хэмээн лүндэнгээ болгов. Үнд нь Макс хэлж байгаа юм л да хариулаад. Ахлахаа гэтээ би өнөөдөр өөрийгөө хоол хийнэ гэж бодсон шүү дээ. Гэт амхандаа бас ажил дээрээ амжилт гаргаад карьер энтрээ дээшлүүлнэ гэд бодцсон явж байтал ахлах шууд хариу болгож хараачгүй чи бүр өөрийгөө бодох бас хоол хийх гээд хоёр чухал чадвартай гэд бодчихож хэмээн дуугаа болгоод хөөгд явуулав. За үүний дараагаар ахлахыг хоолоо хийгээ зогсож байтал Насти яриад ингэж асуулаа. Ахлахаа эмхтэй ахлах тоогоо чи юу гэж дуудах вэ? Тэгсэн чинь дүнд нь ахлах тоогооч үүж болоогүй юм шиг байгалийн алдаа гэж солиорлоо шүү. Аимшигтэй наасан. Тинхүү Настяч ахлахад ингэж хэлж байгаа. Тэгвэл зааланд хажуу рестораны байгалийн алдаа ирээ сууж байна. Хэмээн хэллээ.
Ингээд ахлагч нөгөө байгалийн алдаатайгаа очиод уулзтал хажуу страны ахлах Еленач ахлахыг өдөж гарын хоолыг нь захиаллаа. Ийхүү ахлагч Еленагийн захиалгыг авангуудаа ёстой хоолоор хааж алидя гэд яг амар хоол хийх гээд хутгаа хайсан чинь хутга нь алгуулсан байв яг уу. Үүнээс болж ахлах хамаг тоогооч нараа чангалж хутгаа хайлгаад бөө юм боллоо. Үүний зэрэгцээгээр Макс ч өдөө Вика дадлагдаад гадаа зогсоод байж байтал Бермен залуу Костиотэй танилцаад ямар ч мэдлэггүй ээж Sea-Keeper гээд төхөөрөмжийг нь засгаар болчихв. Яаж юу н Макс шиг тэнгийн дотор ууж өгчээр бүх юмд өөртөө итгэлтэй болох байсан нэрэ. Энэ хооронд ахлагч хутгаа олоогүй тул би өөрийнхөө утгагүйгээр хоол хийхгүй. Тэргээ жоохон хөвгчөг уурлаад бөө юм болж өрөнд ороос очив. За ингэж ахлахын хоол ударсан болохоор хажуугийн рестораны байгалийн алдааны өмнө нэр нүрээ гутаахгүй гэсэндэ Федия, Сеня ахлахын сугны үс дэд ахлах Лео энтер нийлж байгаад ахлахын хоолыг хийгээд явуулчлаа. Ийхүү удалгүй ахлахын хоол нэртэй Лео тэр хэдийн хоолыг идэж дуусгасан Еленач ахлахтаа уулзна гэд дутахад манай хэд баригдаске болвоо. Ингэж Еленатай уулзсан өөрийнх нь өмнөөс хоол хийж өгснийг мэдсэн дараагаар ахлагч орж ирээд нөгөө өдийнхээ турсгыг хулангаа алдаад загинч гарлаа. Энэ хойгуур Макс Костиогийн Sea-Keeper-ыг засч өгөхгүй зогсож байтал Вика гараад ирдэг бөгөөд манай өнөгч бүр язав татав хийсээр байгаад хөөд явуулцдаг насаа. Тэгснээ бас болоогүй дахин Максыг хорлох гэж үзээд Костиогийн тэкэн дээр үс нилээн үнэтэй дарсыг нь аваад нууж энтер. Бас л чөтгөрлөг хүүхэн байгаа зү. Үүний дараагаар Викагийн хүснээр Костио Макс хоёрч арийнхаа ашин дотор сайхан нанчлалж гарваа. Энийг нь ч Вика сайхан бичлэг болгоод авлаа. Гэхдээ сайн найзууд зодтолж танилцдаг гэдэг баха та. Харин ахлах маань өөрийнхөө утга алдсандаа гунж гутраад сууж байлаа. Бүр Аркадигээ загстайгаа яриад ч байх шиг. Тэгж байхдаа ахлагч бурхандаа сүжиглэн залбираад дээшээ таа зөөдөө харсан чинь ахлагын утга нь тэр таацсан дээр зоолтой байл яах вэ? Үгүй энэ ч одоо юу болвоо гэж тартал урьдчүн Виктор Петрович согтуу тоглолт үзэж байхдаа Спартакийн гоолыг нь өргөөд утгаа дээшээ шидсэн юм байна л та. Үгүй тэгээ согтуу толгой энийг мэдэхгүй өнөөдөр өглөө баахан хүн амтан ашигчаад бөө юм болжээ чаавас. Хүн арх уугч өстэй лүүд юм да. Тинхүү бадсан ахлагч хутгаа авангуудаа симээрхэн өрөөнсөө гараад зүгээр мөрөөрөө хоол болохоо хүлээж байгаа загсан дотор тэрийг нууж энтер. Удалгүй галтгооныхон алхахын утгыг олоод бараг сүнсэн зайлдаг ба түүнээсээ болоод шитэн шаарнууч нь загсаа хутгатайгаа хамт болгоод заал руу гаргачихлаа. Юу болд юм бол та бурхан минь гэж. Ийхүү хоол захиасан хүн хутга явж байна хэмээн үйлчлүүлэгч цаашаагаар гомдол мэдүүлэхэд ахлагч учрыг нь болохоор гарлаа. Ахлахын араас ч Макс хамгийн сүүлд хутгийг нь загсан дотор нуусан болохоор гяс гүйччихэд нөгөө гомдол мэдүүлсэн үйлчлүүлэгчийн холин дээр нь сайхан цэцэг ургуулв. Ургуулахтаа бүр эртний далаачдын ёс энтер гэж солиорвол яах вэ? Максийн бүр хилний 6 булчин бүр амар хөгжсөн байдаг наасан. За Макс маань ингэж ресторан авраад ахлахаас айтайхан кок аваад байж байтал гинт чөдөрлөг хүүхэн Вика хурж ирээд Костио Макс хоёрын зодтолж байгаа бичлэгийг Димад үзүүлээд муухай алтан хөшөө өргөлөөдөө. Гэхдээ энэ үед нь ахлагч Максыг чэжээрээ хамгаалan гарч гуйны шулуу маань дахин нэг хөл толгон олдохгүй өдрийг давснаар 2 дугаар ангиманд төгсөж Макс Костио хоёрын агуу нөхрөлөл эгэллээ. Ингээд 3 дугаарыг эхлэхэд гуйны шулаа буюу Макс маань нэг амжилттай 7 хоногийг Москва хотын хамгийн алдартай Франц хоолны газар өнгөрүүлсэн байлаа. Нэрээ Виктор Петрович далуулчихгүй энэ хүрнэ гэдэг бол маш их том амжилт шүү. Гэхдээ манай хүнд энэ хангалттай байсангүй. Ангийн ихэнд Макс маань нэг том гавья байгуулсан аятаа ахлах дээр хурж ирэнгүүтээ бүтэн 7 хоног бараа зөөсөндөө гомдож гарваа. Тэвж гомдлохдоо Макс ч Виктор Петрович очингуудаа ингэж хэлж байгаа. Ахлаа би ачаа зөөгч биш тоогооч штэ. Би энд хоол хийх гэж ирсэн. Мерси энтер гэл амар том дугуурлаа. Бурхнаараа оруулгуулах нь муу зөвлөгч нь. Гэтэл энэ үгэнд нь ахлах уурсангүй. Харин ч оронд нь ахлах Макст Леогийн тэрвч байсан галуу руу заагаад за тэгвэл тэр галууг алаадах хэмээн зарлиг болгов. Үүнд нь ч Макс надаа руу гэж асуудал. Федиач Макс дээр явчиход чи юу гэж бодов? Мах модноос ургадаг гэж үү? Гэт 5 нойлтчихв. За энэ ахлахаас ээлжид хүн даалгавар авсан Макс маань нөгөө галууг алах гэж баг үхэр алахын дайтай боллоо шүү. Тэнгүү тэгж явахдаа Макс Викаг нэг харамтай рестораны хойд ашин дотор хэрэлдээд байжхыг олоод харчив. Тэгсэн тэр нэг хар юм нь Викагийн явуулдаг дурак бөгөөд бас болоогүй эхнэртэй ажээ. Викагийн явуулдаг хар юмыг Вадим гэдэг бөгөөд өнөөрөө энд Вадимийн эхнэр нь төрсөн өдрөө тэмдэглэх хүлээн авалт зохион байгуулах гэж байгаад нь Викач бөөн уур байгаа юм байна. Вадим ч бас одоо зөрүүлээд Викаг бас эндээ нэг юм хар юмтай болоод авлаа гэд хурган хардаас дээ. Тэгэхээр Макс, Вика, Вадим гурийн хооронд нэг тийм хайрын гурвалжин үүсэт байгаа мó хаашийн. Ийхүү өөрт нь ямар ч хамааралгүй юм олд сонсны дараа ч Макс Костиотой нийлж аваад бас л галуугаа алах гэж чадсангүй. Тэгээд сүүлд нь шууд Айнура гээд рестораны үйлчлэгч ихчид мөнгө өгж байгаад галуугаа халуулахар болоод аав. Бүтэхгүй хоёр юм да. За ингээд ашгүй галууны асуудлыг шийдчихэд байж байтал Вадим гэж нэг хар дураа канаас ч юм бэ сүнс шиг гарч ирээд Максаас амар дарамтлсан маягийн асуулт асууж гарваа. Вадим орж ирээд ингэж байгаа. Танаа энд Вика хинтээ уулздаг мэдхгүй үз. Гэхээр Макс ч хариудна. Би яагаад чамд хэлэх ёстой гэж амар зоригтой дуугарсан чинь прокурорынхаа өмнөхөр Максыг дарамтлаж гарлаа. Энэ хойгуур Вадимийн эхнэр нь ахлахтай орой бол хүлээн авалтын талаар бяцхан уулзлаа. Энэ үеэр ахлах нөгөө Вадимийн эхнэр чинь дүүргийн шүүгч болохыг мэдэж аваад согтуу машин барьж яваад асуусан жолооны нэрхээ айтайхан ярьж байгаад янсруулчих гэтэл нөгөөх нь ханд авсангүй. Тийм болохоор ахлагч одоо өнөө өрөө энэ өхрийг хордуулаад өгье л дөө гэд гүжүү зан хөдлөө сүйд боллоо. Яанда Виктор Петрович минь. Тэнхүү Максын толгой дээр галуу алах асуудал дээр нэмээд Викагийн харим нэмж орж ирсний дараагаар Макс Айнурагаар галуугаа алуулах гэтэл нөгөөх нь зугдаацсан байлаа.
Тийм болохоор Максийн толгойн гяс ажиллангуудаа захаас галууны мах авчирч өөрийгөө аврав. Тэгсэн галуун яачиг хөтл нөгөө галууч нь Насти яваад нууцсан байж л дээ. Манай Настя чинь амьтны эрхийг хамгаалдаг цагаан хоолтон гэдэг байгаа шүү дээ. Ингээд орой болж хүлэн авалт эхлэхэд ахлагч одоо зансан ёсороо сур харуулдаг хоолой төрсөн өдрийн эзэнд авчирч өгөв. Тэгтэл энэ үеэр Вадимын шүүгч ихнэр нь ахлагын хичээл зүтгэл сэтгэл өндөр байгаа илэрхийлээд жолооны өмнөхийг нь аргалж өгье гэхэд нь бантсан ахлагч сур харуулдаг хоолой өөрөө хүртчихлээ. Тинхүү найрчглаад яг сайхан явж байхад нь Вадим ихнэртэйгээ романтиклаж байгааг харсан Вика бөөн эмэр болоод 0-0 ороод уйлж умжаа сууж байхад нь Макс гэж нэг юм арагдах гээд араас нь орж ирлээ. Тэгэд Макс Викаг овоо хөөрхөн аргадаад байж байтал яг тэр 0 дотор нь Вадим сур харваа сууж ивэл яах вэ? Тэгж Викагийн дурлал залуу Макс болохыг ойлгонгуудаа өнөө өрөө нилээн их хусаад шал согтуу болсон Вадимч Максыг буудна гэсээр солиорч өглөө. Тинхүү согтуу талгавч Максыг буудах гээд ухамтаж байхдаа нөгөө Максийн алдсан галууг буудсанс болоод Настяч Вадимыг шаадсан тавгаар хусаад байсанд Вадимч кадр тасран унаа бололтой. Ийхүү дагнаасаа биш даруугараасаа болоод яг алуулах шахсан Макс ахлах дээрээ дуудагдж эхлээд сайхан эрүүний шил уусан боловч араас нь ахлах Максыг гал тогооны жинхэнэ гишүүн болгож 100 хулан хайруулын тавганы нэрийн өмнөөс чамаг гал тогоондоо ухтан авч байна гэдэргээд баг адислаад авлаа да хөөрхий. Ингэж Макс маань аль биесээр гал тогооны нэг гишүүн болдог өгөөд ингэснээр энэ удаагийн анги маань өндөрлөв. 4-р анги эхлэхэд гал тогооны шинхэн гишүүн Макс ч өмнөх өрөөнд шүнжэнгөө балааг нь авснаасаа болоод нойргүй хонжээ чааваас тэнхүү өглөөнч рестораны ховцойлох өрөөнд унтаж байгаад ахлахтаа баригддаг ба үүнээсээ болоод Макс ахаад л ахлахын эрүүний шил ууж гарав. Тэгэхдээ бас болоогүй Макс ахлахад хэлж байгаа. Гэхдээ ахлахаа би өнөөдөр юу хийх юм бэ? Манад стикергүй банан баг бүтэн сарын нөөц үсгсэн байгаа шүү дээ гэж гомдолж гарав. Хурган Морти юм уу та хайшин. Дандаа гомдолж байдаг наасан. Тэр үед нь ахлагч Максийн гомдлохыг сонсоод манай өнөр өнөөдрийн ажилтны хоолыг хийлгүүлэхээр болов. За үүнтэй зэрэгцээд ахлах маань өөрөө бас бөөн асуудалтай баг харвангаа алдаас дээ. Энэ анги дээр ахлах өөрийнх нь гал тогооноос хин нэг нь хажууганд нэгдэж байгаа Еленагийн ресторанд ажилд орох ярилцлаганд орсон тухай сонсоод галзуурахад баг ганц уруу дутуу болсон байлаа. Үүнээсээ ч болоод ахлах сурсан цангаараа гал тогооны хідэн гимгүү тогоочнороо газар дор ортолон загнаж сүүлдээ хэн ярилцлаганд орсныг нь олж мэдхээр үнэн ярьж байгаасыг нь шалгадаг аппарат хүртэл аваад ирэв. Ингээд ахлах удалгүй хідэн тогооч нарыгаа байцааж чи ярилцлаганд орсон уу энтергээд зовоож гарлаа. Яадаг юм бол доо тэнгэр минь. За нэг тайны хажуугаар костюмын зөөгч Настя крашлж явдгаа Макс тесний дараагаар хурган тусламж ууж гарваа. Учир нь манай костюм уган сайхан залуу боловч жаахан хөлдөө төмс болохоор эмэгтэй хүнтэй олигтой ирж чадахгүй баг худлаа ирсэн хүнд үргээгээд явуулцдаг зовлонтой л доо. Тэгэд Макс ч найздаа охин найрч өгөх юм болоод Настя дээр очиод яриа өдөж гарахад Настя Максыг өөрт нь сайн байна гэж ойлгоод төлөвлөгөө нь бүр шал эсрэгээр эргэжлээ чааваас. Яасан ч бүтлгүүнтэй. Үүний дээрээс Макс урд шөнийн пинга даалгүй баг зогсоогоороо унтаж ажилтны хоол хийх гэж бөөн юм болж гарав. Тэгэд удалгүй ахлагч хамгийн сүүлд үлдсэн хүн болох Максыг өрөөндөө дуудаж оруулж жоод байцааж харахад Макс ч унтсан унтаагүй хоёрын завсраар бөө юм болж ярилцлаганд ороогүйгээд үннээ хэлв. Гэвч үүний араас Макс ахлахын бүксэг долоох гэж баах олон юм ярьж гарахад нөгөө аппарат нь Максыг барьж өгöd манай хүн ч бодоо банцантай гараад явлаа да хөөрхий. Ийхүү өдөржингөө бөө юм болж ашгүй нэг ажилтныхаа хоолыг хийгээд дуустал Федия Сени хоёр гэж салгасан хүн одоо Максыг хорлоод хоолнд нь цэнхэр өнгийн будаг орлуулах шийдлээ. Энэ хоёр бол одоо удлаа ярьсан хүнд бол жинхэнэ амилсан чөтгөрүүд байгаа юм л да. Энэ хооронд аппарат авчраач нэмэргүй байсан болохоор ахлах шууд Елена дээр явж орчингуудаа манай дахир дутуунуудаас энэ танад ажил орохоор болсон юм бэ энтергээд шалгааж гарваа. Ингэсэн ч Елена ахлахад юу ч хэлэлдэггүй өгөөд ахлагч сүултээ аргаа бараад ширээг нь ухаж угаад хин гэдгийг нь олж мэдэв. Энэ бол хөөрхий Макс байлаа. Үүний дараагаар гал тогооны хэд маань ч одоо Максийн хийсэн өрөм цоол болох цэнхэр шүлийг бүр амаа олохгүй эцэсгээстэй. Одоо тэгээд өсөж өглөлтэй штэ. Тэгж байхад нь ахлах орж ирээд бөө юм болж Максыг шууд хөөгöd гарваа. Үүний дараа Вика ахлах дээр орж ирээд хэлж байгаа юм л да. Макс ажлын ярилцлага өгөөгүй. Би Еленад өгсөн юм. Учир нь та түүнийг хизээч хөгжүүл сурахгүй үргэлж сайн тогоочдыг хөөж хүн болгоны тахир дутуугаар нь дууддаг. Бас би хүмүүсээ аппаратаар шалгадаггүй гэж хэлэн хэрэгээ үннээ хүлээж Максыг аврав. Гэхдээ ингээд Макс маань хөөгдөөд бөөн гуниг гутрал болоод байж байхад нь Настя орж ирээд Макстай яриа өдөж байгаад бүр уруулан дээр нүсэд авлаа шүү. Тэгтэл яг энийг нь Костио Вика хоёр олж харснаар энэ удаагийн анги төгслөө. Ямар ч хэцүү ресторан юм бэ? Өөнөр дээрэс нь Экобайкын зүгээс 20,000 төгрөгөөр хитвчээ зэнэглэвэл 20% бонус өгнөхөр бүр 1 минут нь 200 төгрөгөөр ороод ирж байгаа маа. Харин 50,000-аас дээш төгрөгөөр зэнэглэх юм бол 30% бонус өгнө. Тэгэхээр өөрөөр хэлбэл 1 минут нь 175 төгрөг болж байна гэсэн үг. Энэ урамшууллаар орж ирсэн дүн хэдэн сар болсон ч хитвчэнд хадгалагдаад байж байна. Нэмж хэлэхэд зогсоолын бус газар байршуулахад 2,000 төгрөгийн төлбөр төлөхгүй болохоор та явган хүний зорчих зам болон автомашины хөдөлгөөнд саад өвшруулахгүй байршуулаарай. Иймд дадвар анги эхлэхэд өнгөрсөн анги дээр Настя Максыг үнснээс болоод бөө юм болж хайсан да. Костч Максыг нүдэн дээр нь харагдангуудаа зодчих гэтэл баг тангараг тасарт өгөхөөстэй. За энэ хойгоор Настя болохоор түмэнд бүр бит хоёр тэгсэн мэгсэн гэд бүр зарлаад явж байна. Дээрээс нь бас бит хоёроос ямар хөөргөн хүүхдүүд гарах болоо гэж мэгээд бүр амар дүрдээ орцож байх шиг. Ингээд үзэл солигдоход Макс
Макс Костёд энэ бүхэн юу ч байгаагүй гэж хэлэх гэж орлох гээд үтсэн ч Настя нэрэнгүүтээ өмсөж өнгөд Костё бүр бөөн уур. Тийм болохоор Макс газар дээрээ ганц найзаас хацхан тул Настягаас аятайхан сайлах хэрэгтэй болов. Ингэхдээ манай хүнч Настя дээр очиод ганц ойртуулсныгаа юу гэж бодов? Наадгүй тэр Костёд л хэлээрэ гэж хэлээд аялаа та. За ингэж Макс ч Настяг нус нулимстай нутгаж хаяад арай гэж салмаар айдав. За энэ хооронд гал таван дотор ээлж паян өрнөөстэй энэ анги дээр ахлах тоогооч бүх тахир тутмуудаа өрөөндөө дуудаж оруулан хурал хийхдээ хэлж байгаа. За сонсож бай. Та нарын ахлах тахир тутуу Лево 5 кг саганхай загас гаргаад гисгчихсэн байна. Тийм болохоор өнөөдөр саганхай загастай бол 20% хөнгөлтэй гэж хэл. За ингээд дайны хажуугаар дажин гिचээр Макс Феди хоёр мууддаг бөгөөд хурган хоолны дулаан хийгэр болоод авбаа. Харин үүнийг сонсон ахлах шууд бооцоо тавьдаг ба тэр хаваар баахан хор утгастай. Ингээд эцэст нь Феди Макс хоёрч хоолоо хийж дуусгаад Викаг авчран шүүлэхээр боллоо. Энэ үед ч Максийн хоол хүн итгэхийн аргагүй амар шорог байсан ч Вика Максийн хоолыг танилгүй. Энэ бол гайхалтай амттай хоол байна гэж хэлэн Максыг ялуулчлаа. Үүний үр дүнд ч ахлах ёстой бурзаагаад авлаа шүү. Манай ахлагч нь одоо суусан газараас шороо атгаад авдаг жаахан эвгүй гарал та. За тэгж байгаад Федиг ялсны дараагаар Макс бүр хамраас өгөж энтер. Мангар дээрэнгүү зан гаргаад хүн амьтантай сонь харьцаж эхлэв. Тийм болохоор ахлагч одоо Максийн хандыг хаг дарахаар шийдэж өнөөдрийн бүх загастай хоолыг Макс тарьцуулж өглөө. За ингээд удалгүй үзэг цэлдэгтүүд 20% хямдралтай загасч амар гүйлгэнд орж Макс ч бөөн ажилд харагдав. За Максыг ингэж нусаа хазартаа нааж хоогоор Настя Костё дээр очиод Макс өшөө авахар болж эхлээд барилдах гэж үзвэ. Гэвч цаанаасаа бүх юм жаахан эвгүй байсан болохоор манай хоёрч барилдаан хийх оронд түмэнд өөрсдөө баг жорлон вайн галтайгаа хаасайгүй барилдаан хийсэн гэж зарлаа ичлаа. Тиймгүй ингэж баахан хүн амтан зарсны дараагаар Макс ч мөрөөрөө сонгон нэрчээд нус нулимстайгаа хутгалтаад байж байхад нь Настя ирээд би Костёт явцсан. Чи намайг шархлуулсан. Тиймээс би одоо чамайг шархлууллаа гэж хэлчихэд яваадаг уу? Ядаж байхад Максыг сонгон нэрчээд уйлж байхыг хараад үнэхээр чин сэтгэлээсээ гомцсон гэд ойлгочихв. За ингээд удалгүй Макс ч бүр болохоо байгаад эцэст нь ахлах дээр очиод тусламж гуйхад ахлагч Максыг Федигаас өөрөө очиж уучлалгүйж уучраа бол хэмээн зарилгаа болгов. Тиймгүй Макс ч одоо эхлээд уг нь очиод аятайхан уучлалгүйсэн боловч Федиг нүүр өгсөнгүй. Тэгэхэр нь Максыг дурган хүрээд маш шүү гэж хэлчихэд байж үтэл сүүлд нь Федиж Макс туслахаар 90 шир зан орж ирэв. Ингээд Федиж Макст өөрийнхөө хоол хийдэг техникийг зааж өгсөөр манай өрч өстө гялцууч өнөөдрийн их ачааллыг давж гарлаа. Ингэж 5 дугаар анги төгсдөг бөгөөд ангийн төгсгөлд Макс маань бас хөөхөн ухаан суугаад авсан байгаамаа гэж. 6 дугаар ангийн үйл явдал эхлэхэд ахлах маань өөрийн ханган нийлүүлэгч Тимүрээс ээлжит бараа таваар аваад зогсож байлаа. Энэ үеэр Тимүрч ахлахад хоньны мах авчирхад ахлах шууд махыг нь голоод ингэж хэлж байгаа. Тимүр үннийг нь хэлдэ. Энэ хонь хөгшрөөд л мах болсон биз дээ. Гэхэд Тимүр шууд л ахлах ханд минь ээ. Хэрвээ энэ залуухан хураг ярьдаг байсан бол юу ч хэлж чадахгүй. Учир нь хэлд ороогүй байхад нь ингээд юу болгоцсон байх шүү дээ. Гэд муухай паналдав. Үүний хойноос Тимүр ахлахад Трюффел гээд маш ховор үнэтэй мөгийг шахдаг бөгөөд Виктор Петрович өнөгийг нь аваад аятайхан цаашаа талд хийчлээ. За энэ анги дээр энэ мөг бас өөр нэгэн бүтггүй гар хоёроос үүдээд бөө юм болдог болохоор урдын шиг та хэдтэй 20 салгаад яриад өгчгээ. Эхний аимшигтай үйл явдал эрүүл ахуйн шалгалтаас эхэллээ. Өнгөрсөн хэдэн жилийн турш Виктор Петрович манайхаар бол одоо мэрэгжлийн хяналтын байцаагчдыг хахуулдаж эрүүл ахуйн шалгалтыг даван гардаг байжээ. Гэвч ээлжид шалгалтын хугацаа явуулахад Виктор Петровичоос хахуул авдаг гэсэн байцаагч нэрэд ахлахад өөр газар руу шилжиж байгаа тухай хэллээ. Ийхүү гал тоогооч тэр чигээрээ бэлэн байдал шийдэж бараг булан тухай бүрийг бэлдэн шинэ байцаагчийг хүлээж авах бэлтлээ шүү. Гэхдээ энэ гал тогоонд хизээд юмнууд зүгээр нэг болоод өнгөрдөг байлаа да. За энэ хүн шинэ байцаагчийг орж ирэхэд манай хэд ч мангар дэгэнд орсон байж байгаа. Уг нь ч одоо эхлээд шалгалт энэ төр нь айгүй аятайхан эхлээ явж байтал Лево гэж нэг салгасан юм ширээн дээр унтсан байсан загсны хэсгийг шал руу хайснаас болоод бүр яг тэрэн дээр нь мэрэгжлийн хэлтийн байцаагч сайхан савд унлаа. Үүний дараагаар манай байцаагч гал тогооны хамаг болохгүй зүйлсийг ил гарган ирж ёстол манай хэдийг байхгүй болгож өглөө. Тэнгүү мэрэгжлийн хэлтийн байцаагч ах маань яагаад ч найраа авахгүй хамаг болохыг нил гаргах гээд байхад нь ахлах ёстой галзууртлаа уурлаастай. Тэгж байхдаа ахлагч одоо байцаагч ахыг архинаас гарч байгааг ойлгодог бөгөөд эхлээд үйлчлэх цаашаагаар хамгийн сайн чанарын дарснаас нэг унтыг явуулдсан боловч авсангүй. Манай ахлагч өөрөө усад олон жил уусан болохоор ийм юм андахгүй л дээ. Тийм болохоор ахлах зориуд архитай хоол хийж өгөхөд байцаагч нь амаа олохгүй идэж сүултээ Соктоски боллоо. Харин үүнтэй зэрэгцэд Макс маань ёстой элгийг нь авч байлаа. Макс маань өглөө орж ирэнгүүтээ Костётэй галтгоон дотор далчигнаж байгаад ахлахаас эрүүний шил уун агуулга цэвэрхээр болов. Энэ үеэрээ хоёр тэнэг чинь ахлахын нөгөө амар үнэтэй Трюффелийг аваачаад ялцарсан хүмүүс ингэж бодоод хайчвал яах вэ? Сүүлд нь ахлагч орж ирээд Трюффелийн асуухад манай өрч мэдэн бодилж ахлахыг өөрсдийнх нь зүрхээр туг тахихаас өмнө гадаа гарч гяс хогийн саваа ухаж гарав. Тэгтэл хоёр өрвөсөн дуракыг яг хогийн сав ухаж явахаар нөгөө мэрэгжлийн хэлтийн байцаагч ах гарч иж таарлаа. Ёстой бүтэхгүй. Ингээд манай хоёрын өрөнд орох нь баараггүй болчиход байхад гэнт Радиан Сергеевич гээд Клод Мони рестораны арын хашинд амьдардаг манайхаар бол өвгөнтэй ахч манай хоёрыг дуудлаа.
Тэгсэн чинь Родион Сергеевич Макс Кости хоёрын хайсан трофейлыг олж авсан байж таардаг бөгөөд ресторанда нэг удаа хүн шиг оройн зөг барьчвал буцааж өгөхөр боллоо шүү. Ийхүү Макс Кости хоёрч Родион Сергеевичийг усанд оруулаад Федиагийн хувцсыг өмсгсөний дараагаар ресторан захиалга өгч сайхан суулгаад дайлж гарлаа. Ингээд хүслийг нь биелүүлсний дараагаар Родион Сергеевич үлдсэн трофейлээ хаанаас олж авах тухай Макст хэлээд байж өнөө мэрэгжлийн хэлтийн байцаагч ах хүүч нь агсан тавьж Родион Сергеевичийг шаагаад авлаа шүү. Тийхүү ах хүүч бүр хяналтаа алдан галзуурч Родион Сергеевич амар дүрдээ итгэн гараад явлаа. Үүний дараагаар Макс Родион Сергеевичийн өгсөн дугаарлуу залхтал өнөө ахлах байж таардаг бод ахлагч чинь аль хэдийн хайсан трофейлүүдийг олоод авцсан байх шүү дээ. Тэгж ахлагч одоо Максыг салга байсныг нь хариуд Родион Сергеевичийн эцэн 22,000 рублийн тоолоор торгодог бөгөөд манай хоёрын паян дүүрэн энэ энд өрөө дөндөрлөв. За ингээд 7 дугаарыг эхлэхэд Костиумен ресторан дээр хамгийн түрүүнд ирээд ресторанаа нээх гээд явж байлаа. Тэгтэл Макс гэж нэг бүтлгүүн далжиж чад Костигийн барны техникийн ард унтаж байсан байл яах вэ? Өстө бүтэхгүй нэрээ. За тэгж үүний араас Макс хэрхэн ресторанд сүүлийн 2-7 хоногийн турш амьдэрсэн гараад амжив. Түүний үгийг сонссон Костич одоо Максыг өрөвцсөн юм уу яасан хэлж байгаа юм л да. Үгүй тэгвэл манай төрөд ирэхгүй юу дөө гэд амар сайхан сэтгэл гаргалаа. Макс чихэнтэй Костигийн санал дээр жаахан үнд ордог боловч муу шаарч нь очихгүй гэд хаана олдгоо дээ. Ингэж үзэг зөвлөгтөд Сенягийн ээлж тулгаа гарлаа. Манай хүн ер нь ресторанаас байнгын дээл суул юм хусчдаг бөгөөд энэ удаа алимны 100 өнтер хусцсан байж таарлаа шүү. Тэгээд уг нь нөгөө цууга яг ундааны савнд юуж дуусаад аваад гарах гэж байтал араас нь ахлах нь орж ирээд нөгөө цууг нь өө чаяад бөө юм боллоо. Сеня гэж хурчин бүр алуулах нь дутаад байгаа юм хайшин. За ингэж ахлах арай ч гайгүй болоод зах дээр явж байтал гинт өөрийнхөө амтлах мэдрэмжийг байхгүй болсон байгааг анзаарлаа. Учир нь тэр айхтар цугуугаад хилэн түлхэгдсэн байгаа шүү дээ. Гэхдээ энэ олон жил арх ууж байхад илгэн түлхэгдэхгүй яваад нэхэр бас сонирн байгаа зү. За тэр ч яах вэ? Ингэж амтлах мэдрэмжээ алдсан ахлах яах вэ гэж байтал рестораны босс Дима ахлахыг дудлаа. Тэгтэл яг ахлахыг амтлах мэдрэмжээ алдсан өдөр нь Дима гэж нэг нөхөр бас дураг нөө ихний анги дээр хордуулангаа алдсан хажуу рестораныхаа эзэн дахин ресторанд өрцөн байвал яах вэ? Тийхүү ахлахыг хурж ирэхэд Дима өрсөлдөгчөө Виктор Петровичийн хамгийн алдартай сүмсний хоолны талаар гайхаж майхуулаад бүр хоёрыг захиалаад авлаа шүү. Энэ үед ч ахлах нь хэлж байгаа. Манайд сүмс идэг бордонд байхгүй л дээ. Тэргээд аятайгаа морих гээд үтсэн боловч Димач ахлахыг шахсаар байгаа хил үлгэр боллоо. Одоо яанам бэ Виктор Петрович минь. За ингэж үзэг зөвлөгтөд ахлах маань Димад орой алуулахаас өмнө яаж иж байгаад нөгөө сүмсөө хийх гээд үз тарлаа шүү. Гэхдээ тэгээд арай ч юу гэж нэг юм хийгээд айтал өнөөх нь хүн эдгийн аргагүй шорог болсон байвал яах вэ? Уг нь тэгээд гал тогооны хідэн тахир дутуу юмнуудаас амсуулаад ямар усныг шалгуулах гэтэл нөгөө хэдэн тэнгүүд нь яг юу болоод байгаа учрыг нь ойлгохгүй аимшигын амттай болцсон байхад нь ахлахад юу ч чадлагүй байсараад заал руу гаргачлаа. Эндээс хэдүүлээ Виктор Петрович ба гал тогооны тогооч нарын дундх нэг тийм токсик харилцааг харж болохоор байгаа юм да. Ингээд ахлагч өөрт амар ихтгэлтэй бадрангуй хоолой барьсаар Дима дээр очиход Димач амсч үтчихэд баг муухай амтнаас нь болоод баг хагаж өхөнгө алдаж өрсөлдөгчийнхөө нүдийг хариулж байгаад сүмсийг нь асгачихлаа. Нэрээ өрсөлдөгчдөө ийм амттай олгосноос баг хайсан дээр үсттэй. Тиймхүү араас нь Димач өрсөлдөгчөө дахин нэг удаа оройн хоолн дээр өрдөг бөгөөд ахлахыг дуудаад за орой ихэд хүн шиг юм хийсэн байгаараа хэмээн зарилгаа болгов. Муудаан дэрлэх үдгээр ахлах маань бөөн уур болон буцан галтагоонд орж нөгөө үдгээ хэргэж гарлаа. Тэр үед ч одоо манайд ахлахын аашиг жаахан шүүмжилж гарахад ахлах маань хөөрхий амтлах мэдрэмжээ алдсан тухай үннээ хэллээ. Түүний дараач галтагооны хэд маань нэх хөөрхөн ахлахтаа тусдах болдог бөгөөд ахлагч дахин сүмсээ хийж дуусгав. Энэ удаад харин бүр яг гоёороо штэ. Ингэж сүмсэн амжилттай хийж чадсан ахлах орой болоход дахин бадрангуй сүмстэй хоолой барин Дима дээр оцсон боловч замдаа салгалаад бүдэрж унснаас болоод хоолой бүр тэр дээшээ шидэд хайчлаач хавас гэж. Хоол нь ч явж яг манай өрсөлдөгчдөр буудаг бөгөөд өрсөлдөгч маань бөөн уур улсаар гарч ив. Харин Дима болохоор хэдий Виктор Петровичийг алаад хаймаар байсан боловч духан дээр нь туссан Виктор Петровичийн хийсэн сүмсийг амталж үзчихэд чамаагч хөмөр байна л да. Даанч бурхан шиг хоол хийх юм да гэснээр аврагдлаа. Чаавас гэж. Энэ хойгор Макс маань уг нь Костиогийн очихоор болоод байсан ч Настя дундуур нь орж ирээд Костио маань Максыг өстө муухай жиж гарав. Гэвч яг эцсийн мөчөд Настя Костиогийн ирэнгүүтээ хаванд орсон хулганыг хараад бөөн уур улаад гараад явчлаа. Тэгж ангийн төгсгөлд Макс Костиогийн нүүж ирдэг бөгөөд энэ удаагийн адил явдал инхүү дуслаа. 8 дугаар хэлэхэд Дима нэг л сэжиг бүхийгээр Виктор Петровичийг нэгэн үл мэдэгдэх хоолны нэвтрүүлэлт тавьчирлаа да. Тэгтэл яг тэр нэвтрүүлэг дээр нь манай хэдийн өрсөлдөгч рестораны ахлах тогооч Елена ирсэн байвал яах вэ? Тэгээ шууд эфир дээр манай хоёр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэн сайн хоолыг хөө гэж бөөн хэрүүл хийдэг бөгөөд эцэстээ Еленач Клод Маны ресторан дээр ирээд нэг өдрийн турш ахлах ихээр боллоо шүү. Тиймхүү үзэг зөвлөгтөд Еленач ахлахын галтгоон дээр ирдэг бөгөөд эхэндээ ахлахын галтгоог ёстой өөр юм шиг өдөртөж гарваа. Бүр манай хэд ч үнэн жаргалтай наргагүй ажиллаа хийдэг ба байнгын Виктор Петровичийн диктатур дор байдаг хідэн тахир тусуучуд маань бүр мангар жаргалтай ажиллаа хийж энтер.
Харин үүнийг харсан манай ахлагч бөөн ууруулж сайхан ууж эхэллээ дээ. Гэтэл удалгүй рестораны ачаал ихсэх үед нь Федия, Сеня, Лю энтер Эленыг бүр илэг барьж гарч мараад болсонгүй. Гэвч эцэстээ ахлах маань Айнурагийн арга талаар эргэн гал тогоонд ирдэг бөгөөд хэдэн дахир тусуучуулаа дахин базаж тэр их айхтар оргил ачаалын цагийг чадамгай нарахгүй даван гарав. Яалтчгүй манай ахлах л да. За энэ хойгоор Макс Вико хорч зүгээр байсангүй. Энэ анги дээр Дима, Викад, Тайсон гэд нэртэй нохоогоо үлдээгээд явсан боловч Вика нохоог нь харж байгаад тогон цохиулаад алчваа. Ингээд Макс Вика туслахаар болоод нөгөө нохоог нь шинээр авч өгье гэтэл амар үнэтэй болж таарлаа. Тэгэхдээ одоо яалтчгүй аргагүй эзнийх нь нохоо болохоор манай хоёрч Тайсонтай яг ижлэх мүлдрийн нэг нохоог үрчилж авчираад тавилаа шүү. Ингээд эцэст нь Димач ирээд нохоогоо амьд байгааг хараад жоохон гайхаж энтер. Уг нь бол Димач нь баг зориуд Тайсон гэж тэр нэг балаа нохоог алга болгох гээд Викад үлдээсэн юм ээ л та. Тэгсэн үүний араас ч Димагийн нохоо өхөөгөө гараад ирдэг бөгөөд Викаш нөгөө үрчилж авсан нохоогоо өөртөө авснаар арай гэж алуулалгүй гарч ирлээ дээ. Үүний дараагаар Макс Вико хоёрын харилцаа эргэн сэргэж эхэлдэг бөгөөд манай хоёрч хоорондоо улам л жан болох гээд байна да. 9 дугаар анги эхлэхэд том хүлэн авалтын бөөн захиалга дарагдсан ч Лёч ахлахаас тусамж уудаг. Том захиалга дарагдсан Лёч одоо ахлахаас тусамж уухад ахлах тогооч одоо Лёд алдартай гуйны шулаа буюу бүтлгүй Максыг даатгаж өглөө. Үүний хажуугаар ахлахын экс ихнэр Таня охин Алиситайгаа Клод Монед ресторанд ирдэг бөгөөд энэ ахлахын экс чинь Викагийн эгч нь байсан юм байна штэ. Тэгж манай өнөөдрийн анги үйл явдлууд эхэлдэг бөгөөд та хэдийгээ залхахгүй тул сайхан хоёр хуугаад явчихё. За ингээд ашгүй агуулгахаасаа дээшлэн нарийн бовны хэсэгт ирсэн Макс маань энэ өдөржингөө Лёийн зарцыг хэр болдог болжээ. Гэвч Макс явсан газар балагтай хойно Лүн заасан юмыг хийхгээ салгалж байгаад Лүгээр дөнгөж зуухнаас гарсан хав халуун нарийн бов гаргаж байгаад төлүүлээд хайчдаг наасан. Ингиж Максийн салгаас болоод гараад түлсэн Лүч нөгөө Pixar-ын харах тогоочтой хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг Максыг алсаас зааварж өнөөдрийн хүлэн авалтын хүндхэн биелэг арайчгүй гэж дусгалаа. За энэ хойгоор ахлахын ихнэр Таняч ажил ихтэй болохоор охиноо Вика дээр үлдээх гэсэн боловч ахлах урдуур нь ороод охиноо харахаар боллоо шүү. Гэвч одоо ахлахын хүүхд тарна гэж хайшаа харсан байгаад дээ. Тинхүү Алисэгч ажилтаа болонгуудаа ахлах Леотой үлдээгээд гарсан боловч Лео гэж бүтлэхгүй юм нуугдаж тоглож байна гэд охиныг нь алдчихлаа. Йоо нэр лам авчир ном уншуулмаар юм да. За тэгж Алиса гарч яваад Эленагийн ресторан руу яваад орчдөг бөгөөд түүний дараа бүр Алисич одоо галтгоог тэр чигээр нь төвөөж хутга мудга бариад хэдэн тогооч нарыг бүр сүнсийг нь зайлтал айлгаж гарав. Тинхүү охиноо бүр ягаад харж дийлхэргүй болсон болохоор Виктор Петрович Алисыг Вика гişтэр навьж өглөө. Ингэж ахлахын охинч Вика дээр ирээд уг нь аятайхан байж байсан дахиад л баахан хэрэг тарьж ресторанд орж ирсэн нэг залуухан амрагтай шуугар дэдийг харснаа. Энэ танаа өвөө юм уу? Манай өвөө саяхан нас орсон юм л да. Танаа өвөө ч гэсэн удалгүй нас орох уу энэ бүр амар юм асууж гарлаа. Тийм болохоор Викач бас хүчрэхгүйгээ мэдээд Алисыг ахлах дээр оруулахад сүултээ Алисэч алга боллоо доо чаваас. Нэр одоо хинийгээ дүүрийнхаараа юм сахилахгүй болдог гэнэ. Тэнхүү ресторан даяар бөөн эрэл сурал болсны эцэст ахлах нэг юм Алисыг олдог бөгөөд олдохдоо чихэр идэж болохгүй гээд багт чихэр идэд нүрээр нь дүүрэн харшил болцсон байв. Гэхдээ ингээд Алисагийн баян дууссангүй. Ангийн төгсгөлд Алисач Максыг яг нөгөө тортыг нь хийгээд байж байхад нь очоод манай Вика эгч танд хайртай гэж хэлснээс болоод Макс салгалаад нөгөө бөө юм болж исэн тортон дээр унцлаа. Йоо. За энэ өнөөдрийн хүлэн авалтан дээр бүр амар хэрэгтэй билууга өөрөө сүйтгэж хайчвал яах вэ гэд тухайн майжид байж байтал Лууч ашгүй нэг юм нөгөө тортыг нь айтайгаан засаж өнөөдрийн арга хэмжээг аврав. Харин Макс болохоор Вика өөрт нь сайн гэснийг сонсоод бөөн эмэр л болоод дуслаа. Чаваста юу болох нь үдэ хэдүүл харж бай. Ингээд 10 дугаар анги эхлэхэд Спартак дахиад л хожигдож баахан мөнгө алдсанаас болоод ахлах маань урдчун дахиад л уусан байлаа. Уугаал байна шүү дээ. Тинхүү өглөө нь үхэл өнөртөөсөө босож ирэхэд манайд ямар сураагүй юм биштэй шууд бэлдсэн өгөрцөний шүүсийг өгөөд л ахлахын шарыг талилаа шүү. Тинхүү үүний араас ч ахлах 8 дугаар анги дээр Эленатай ороод бөөн хэрүүл болсон телевизийн нэвтрүүлгийн нэгэн продюсерч ахлахад нэвтрүүлэлт оролцох санал тавьсан боловч мөнгийг нь голоод авсангүй. Харин үүний араас ахлах бараа авч байхдаа нөгөө барааны нийлэгч Тимүрээс Спартак дээр дараагийн тоглолтын дээр хожигдож магадгүй гэсэн хов сонсны дараа бүр байдгаа бүгдийг нь шавхад дахин бооцоод авахар боллоо. Гэхдээ энэ удаа инхри хайрт Спартак баг дээрээ биш бүр эсрэг баг дээр шүү. Тэгж ахлагч бөө мөнгө олохын хүслэн болоод баахан газраас мөнгө хайж гарахтаа эхлээд рестораныхаа хамаг 100 плетик энтриг ламбард нь тавьсан байсан боловч сүүлд нь арга хэмжээндээр хэрэглэх загасны төрсний мөнгийг нь авангуудаа тэрүүгээр бооцоод тавьчлаа. Тэгэд арга хэмжээндээр хэрэглэх төрсөө болохоор Федиэтэй хуйлдж байгаа нэг хямдхан шар төрсөөр аргалах болов. Тэгснэ тэрийгээ бүр хар өнгөнд оруулж энтер. За тийхүү арга хэмжээний өдөр болоход ахлахын хүссэн хүлээсэн тоглолт нь эхэллээ. Ингээд ахлагч амьдралдаа баг анх удаага өөрийнхөө дэмждэг цор ганц бага ялагдаасаа гэж байтал нөгөө Спартак нь яг эцсийн мөчд ямар ч гоолгүй байж байгаад 3 дараалж гоол оруулаад хожичвол яах вэ? Тэгж дахин баахан мөнгө алдсан ахлагч боож өгөх гээд байж байтал хямдхан төрс ашигласныг нь олж мэдээд бүр 2 сарын цалинг нь байхгүй болголоо шүү. Ийхүү ангийн төгсгөлд ахлах нөгөө нэвтрүүлэгтээ орох саналыг хүлээн авдаг ба чи хэр мундаг чадвартай байсан ч хүс шуналдаа дийлэгдвэл үргэлж ялагдал төрөн шүү гэдгийг энэ ангиар сануулж байгаа юм шиг.
За үүний хойгуур Макс Вика хоёрын хооронд романс бас зүгээр байсангүй. Алисиагаас Вика өөртөө сайн гэдгийг сонсон дараа Макс ч өдөржингөө Викагаас сухтаасан боловч Вика тэрийг нь олж мэдээд Максаар баахан жирэмсэн болсон гэд тоглож гарлаа. Гэхдээ тэгээд эцэст нь Макс ч Викатай үргэлжлүүлэн тоглож бүр гэрлэх санал тавиад амждаг ба. Манай хоёр ч бүр тоглоом нь хитрхээс наан эвлэрч энэ анги төгслөө. Гэхдээ нэрэ манай Вика ч Максаас үе тасарсан их юм байна лээ шүү дээ. Хов болох үе дээ.